За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийнхөө 40 лайваараа би Nara коучийг манай тин коуч буюу өсвөр насны хүүхдүүдийн коучийг урьсан байгаа. За тэр бол үнэхээр сонирхолтой сэдвээр ярилцах болно өнөөдөр. Тэгэхээр та бүхэн минь уршаа суугаа сонирхоорой гэж хэлмээр байна. За юуны төрөнд би өөрийгөө давчхан танилцуулаад хий. Намайг Бямба гэдэг. Би та бүхэнтэйгээ Америк нэгдсэн улсын Чикаго хотоос мэдчилж байна. Би санхүү эдийн засгийн бакалавр зэрэгтэй. Энэ Америк нэгдсэн улсад ирээд бизнесийн удирдлагын чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. За тэгээд Nara Thomson багшийнхаа үүсгэн байгуулсан 5 коучинг академиг 2024 онд би Midlife Empowerment Coach-оор төгсөө одоо coach school байна. Тэгээ Америк нэгдсэн улсад одоо би нөхөр хоёр хүүгийнхаа хамт амьдардаг. За би микрофоны Nara коучтой шилжүүдээ өөрийгөө танилцуулаад тэгээ хоёулаа өнөөдрийн сэдв болох их сонирхолтой сэдв болох алин модноосоо хол өсөрдөг бай, ундаг бай гэдэг сэдвийн талаар ярилцах болно. За баярлалаа. За баярлалаа. Энэхүү лайваар намайг урьсандаас үнэхээр талархаж байна. Манай Бямба коуч манай ард авих хүмүүсийг урьж оролцуулж байгаа. Тэгээ тэрний нэгд нь бас ингээд болж байгаад нь үнэхээр их талархаж байна. Тэгээ маш их баярлалаа. За намайг Наран Туяа гэдэг. Би Булган аймагт ажиллаж амьдардаг. За цахилгааны инженер мэрэгжилтэй. За миний хувьд бол 2024 онд бол тин коуч буюу өсвөр насны хүүхдийн коучээр бол ингээд төгссөн байгаа. Тэгээ шинэхэн бас коучээр ажиллаж байна. Тэгээ энэ хугацаанд бас ганцаарчсан коучинг болон одоо сургалтыг бас хийгээд амжицсан байна. Тэгэхээр Nara Thomson багштайгаас энэ завшааны одоо тохиолдуулаад баярлалаа гэж хэлмээр байна. Маш олон эцэг эхчүүд одоо ингээд өсвөр насны хүүхдтэйгээ харилцах харилцаан дээр айгүй асуудлууд их гарч ирдэг юм байна. Ойлгож чадахгүй байгаад идэм байна. Хүүхдээ ойлгож чадахгүй өөрөө ч бас нөгөө хуучныхаа арга техникээр ярилцаад идэг те. Иймэрхүү асуудлууд бас ер нь их байд юм байна гэдгийг олж харлаа. За тэгээд одохгүй ярилцъя. Тэгээд энэ талаар Баярлалаа Nara коуч. Үнэхээр тийм байна. Тэгээ ерөөсөө хамгийн чухал зүйл чинь бол ерөөсөө хүүхдийн хүмүүжил байдаг юм байна. Тэгээд тэр тусмаа бид одоо эцэг их бидний хувьд бол хүүхдийн хүмүүжил гэдэг бол ерөөсөө бараг тэгвэл нэг тийм үнэхээр чухал хэрэгцээтэй зүйл байна. Тэгээд тэр талаар ярилцах бас Nara коучтэйгээ ярилцах баснда би бас маш их баярлж байна. Бид бол ярих айгүй олон сэдв, олон асуудлууд байгаа. Тэр талаараа бид ингээд детальчлаад бүр одоо ярилцсанаа. Тэгээд юуны төрөнд хэлчихье. Энэ лайв маань бараг 2 3 тасарч хийгдэх болов уу гэж би бодож байна. Нэг лайваар одоо дуусахгүй гэж бодож байна. Тэгэхээр за би Nara коучтой хамгийн түрүүнд за юу Nara коуч минь яагаад одоо тийм буюу одоо өсвөр насны хүүхдүүдийн коуч болоод коуч болчихвоо гэдэг асуултаар эхлэе. Тэгээ хоёулаа цаашаа айгуу гоё ярианууд гарнаа. За баярлалаа Nara коуч. За баярлалаа. Тэгэхээр миний хувьд бол би өөрөө өсвөр наснд байхдаа ер нь их хөдөлгөөнтэй сэргэлэн хүүхдүүдийн нэг байсан. Тэгээд миний нэг зорилго ингээ мөрөөдөл нь болохоор би ингээд хүүхэд залуучтай ингээ ажилдаг, ажил хийж үзэх юмсан, ажилдаг хүн болох юмсан гэж их мөрөөддөг байсан байхгүй юу. Тэгээ би 2018 онд анх хүүхэд залуучдын өрсөлдөөн газар тас ингээд мэргэжлэнгээр орох боломж надад гарсан. Тэгээ би тэнд ингээд залуучуудыг хариуцсан бодлогын байгууллагт ажиллаж эхэлсэн юм аа. Бодлогын газарт ажиллаж эхэлсэн юм аа. Тэгээ тэр цагаас хойш би яг Булган аймагт амьдардаг. Тэгэхээр Булган аймгийнхаа залуучуудын өнөөгийн нийгмийн байдал болоод хөгжлийн чиг хандлага тий өнөөдөр ер нь ямар асуудлууд энэ залуучууд хүүхдүүдэд тулгамдаад байгаа юм бэ гэдгийг ингээд судалгаа хийгээд ингээ явж байсан. Тэгээд миний хувьд бол ингээ энэ байгууллагт ажиллаж байх хугацаанд 16 сум нэг тосгоны өсвөр насны хүүхдүүдэд мэргэжлээ хэрхэн сонгох вэ гэдэг хичээлийг ингээ танхимын лекц уншаад ингээ явж байсан. Тэгээд өнгөрсөн жил 2023 онд болохоор би өсвөр насны охтуудад зориулсан менторшип хөтөлбөрийг бас ингээ санаачилж зохион байгуулад амжилттай тэрнийхээ ард гарсан байгаа. Тэгэхээр 17 охтыг менторшип хөтөлбөрт хамруулад өөртөө итгэлтэй ер нь ингээ хувь хүний хөгжил гэж юм бэ? Би ер нь хин юм бэ? Тэгээд одоо юу гэдэг номоор дамжуулаад би ер нь хэн болох ч байгаа гэдэг ном уншихтаа бол ер нь сэтгэн бодох гэл ерөнхийдөө нэг охтуудад зориулсан хөгжлийн менторшип хөтөлбөр өстэй үнэхээр яг хэрэгцээтэй цаг үедээ хийж чадсандаа үнэхээр их баяртай байдгаа. Тэгээ энэ бүгдийн ард бас мэдээж энэ бодлого, энэ газрын ажилтнууд те бас намайг дэмжиж ингээ ардман тусалж исэн юм аа. Тэгэхээр одоо ингээд эндээс эхлээд бас үнэхээр их талархаж байна.
Тэгээ энэ хүүхдүүд маань өөрөө энэ хөтөлбөрөөс гараад бас нөгөө октын клубүүдийг бий болгоё гэдээ ороод ирсэн байсан. Тэгэхээр энэ хүүхдүүдэд энэ нэг өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө ингээд үнэн зөв ингээд боддоор ингээд өөрийгөө мэдрэмж ингээд мэдрэмжүүдээ гаргах хэрэгцээ аюулгүй их байд юм байна. За би зөвхөн хөдөө орон нутгийн хүүхдүүдийг ярьж байгаа шүү. За тэгэхээр хотын хүүхдүүдийг би бол мэдэхгүй. Гэхдээ яг өнөөдөр бол би Булган аймагт ажиллаж байгаа учраас хөдөө орон нутгийн хүүхдүүдийн хэрэгцээ ямар байгааг бол ер нь бол ингээд хараад сууж байна. Тэгэхээр хүүхдүүд маань ерөнхийдөө нэг ярих хэрэгцээ аюулгүй их байгаад байна. Өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ маш их байгаад байна. Тэгээд энийг илэрхийлэхдээ жоохон буруу илэрхийлээд байгаа. Илүү нөгөө эмоцлог ууртай байдлаар, илүү нэг ааштай байдлаар илэрхийлээд энэ дээр нөгөө эцэг эхчүүд маань нөгөө сонсож ойлгохын хооронд улам бас урдаас нь ажиллаач гэдэг юм. Ингээл нэг хоёр талд галсаад яваад байгаа. Гэтэ яг үнийг хэлэхэд хүүхдүүд маань аягүй хурдан ингэж өөрчлөгдөж, өөрийгөө татаж авч, сайн сайхан зүйл рүү оруулах аягүй боломжтой байгаа. Яг энэ дээр эцэг эхчүүдийн дэмжлэг аягүй хэрэгтэй гэдэм байна гэд. Тэгэл би яг энэ менторшип хөтөлбөрөөс гараад за миний хийх ёстой зүйл бол энэ өсвөр насны хүүхдүүд эцэг эх хоёрын хооронд дунд те гүүр болоод энэ хоёрыг хоорондоо бие биетэйгээ нэг айгуу сайхан илдэг хайраар дүүрэн харцаар ингээд би бинийг ойлгож дэмждэг эцэг их хүүхдүүд байгаасаа гэж үнэхээр их хүссэн. Тэгээд одоо миний ингээд цаашдын зорилго бол тийм цаашдын энэ эцэг их хүүхд хоёрын донд гүүр болоод явъя. Тэгээд энэ хүүхэд өөрөө ингээд эцэг эхтэйгээ одоо ингээд харилцаад эхлэхээрээ айгүй нээлттэй болдог байхгүй, айгүй чөлөөтэй болдог. Үнэхээр ингээд би бинийг ойлгож чадах юм бол аюу тийм нөгөө дотроосоо гэрэлцэн хүүхдүүд гарч ирэх боломжтой. Одоо бол яг эцэг эхчүүд маань зүгээр яг хүүхдүүдээ муу яваасаа гэсэн эцэг эхчүүд ерөөсөө байхгүй шүү дээ. Харин муу явчих үедээ гэсэн айдснаасаа болоод хүүхдүүдээ ингээд нөгөө алдах эрхийг нөхгүй ингээд хаалт хийгээд урдаас нь өмнөөс нь хийгээ яваад байгаа байхгүй. Тэгээд тэр нь хүүхдүүдт маань өөрийгөө бие даах энэ нэг үйл явцад нь аягүй саад болоод байгаа байхгүй. Тэгээд шийдвэр гаргахад нь аягүй бас нөлөөлөд байгаа. Тэгэхээр хүүхдтэй эрхийн өчгөө тий нэг алдах эрх ядаж гэртээ алдчихвал загнах нь бага юм да тий алдах нь бага юм ч гэдэг юм уу тий. Тэгэхээр гарз нь багч гэдэг юм уу. Яг үнэ. Тэгэхээр эцэг эхчүүд маань хитрхи их айдснаасаа болоод хүүхдүүдэд хүлчээд байна. Хүүхд чинь гэрэлтэй, хүүхд чинь илүү хүчтэй, хүүхд чинь илүү том зорилготой, илүү том амбицтай хүүхдүүд байгаа. Тэгэхээр энэ булган дээр та нар зүгээр дэмжээл өгөх хэрэгтэй байна. Айдсаа ингээд жоохон хоошин тавьчмаар байна. Тэгэхгүй болохоор бидрийг багад бол үнэхээр дандаа айдстай өсгдөг гэсэн байхгүй юу? Дандаа л юм болчвол одоо ингээд айдстай болохгүй бүтэхгүй гэл. Тэгээ бид нар чинь байнга л айж л өссөн шүү дээ яг үнийг хэлэхэд. Тэгээд бас болохгүй болоо, загнуулчих юм болоо, яачих юм бол гэж бодоод ингээд явжсан. Одоо гэтэл хүүхдүүд чинь нэг талаараа бүр шаад андаа үеийн хүүхдүүд төрсөн. Өөрийгөө илэрхийлчих гээл үзээд байгаа хүүхдүүд яваад байгаа. Тэгээ өөрийгөө илэрхийлээд ингээд явж байгаа хүүхдүүдээ болохоор манай эцэгчдэр өөрсдөө дарчаад байгаа байхгүй юу? Чи одоо том хүний урдаас цор гэлээ гэл. Том хүмүүсийн ярианд оролцлоо. Одоо чиний шийдвэр гаргах гэж юу аах вэ? Чиний орон зай гэж юу аах вэ? Тэ? Гэтэл энэ өсвөр насны хүүхдүүдэд орон зай гэдэг амьгүй чухал байгаа шүү. Ээжтэйгээ аавтайгаа ярилцах хэрэгцээ уул нь маш их байд юм аа. Тэгээд яг өдөр тутмынхаа яриад байгаа нь ярьж гэн гэж ойлгох шиг байгаа эцэгчүүд. Тэгэд өдөр тутмын яриаг бол хин ч ярьчих болно шүү дээ. Бид нар ч гэсэн хин нэгэнтэй уулзаад өөрсдийнхөө босон процессыг хин ч хамаагүй яриад явж чаддээ шүү дээ. Гол нь бидний энэ сэтгэл зүрхэнд байгаа энэ мэдрэмж гэдэг зүйлийг бид нар хүн болгонд ярихаас айдсан шүү дээ. Ялангуяа хүүхдүүд маань аягүй их айдсан. Тэгэл айгаал тэгэл одоо нөгөө амар итгэж хэлээл ингээл итгээл ярилцсан найз нь араас нь ингээл бодлоо яриад тэгээ ингээл ховж болгочлаа гэсэн хүүхдүүд зөндөө байгаа байхгүй. Гэтэл тэр хүүхдүүдэд маань ярих хэрэгцээ энэ өөрийнхөө мэдрэмжийг хуваалцах хэрэгцээ аягүй их байгаа. Тэгэхээр эцэгчүүд маань энд аягүй суралцах хэрэгцээ шаардлага угаасаа байгаа. Тэгэхээр эцэгчүүд л бас энийг ойлгуулчих юмсан гэд бас ингээ бодоод зориод явж байгаа. Маш мундаг нараа коуч. Би бүр чамаараа маш бахарх үнэхээр их бахархаж байна. Энэ бол одоо гайхамшигтай зүйл ахгүй. Чиний минь хийж явж байгаа тэр хөтөлбөр хийсэн зүйл тэр 17%, за 16 тэр одоо тий одоо сумгууд тий ярьлаа. Энэ зүйл чинь бидний ерөөсөө тэр нөгөө нэг
одоо битэрийн энэ ярианы сэдв болготой алим модноос тий хоол ундаггүй. Ерөөсө тэр суулгаж байгаа үр байхгүй юу? Үр энэ бид бүхэн ерөөсө хүүхд рүүгээ ажиллах хэрэгтэй байна. Бага тэр тусмаа бүр айл болох бага залуу наснд нь ажиллах хэрэгтэй байна. Тэгээд нараа коуч минь хийсэн зүйл би үнэхээр харин тэн дээр бол нэрэ гайхамшигтай нараа коуч хийсэн зүйл чи би энийг угаасаа урд нь сонсоод явж исэн учраас би бүр сайн мэдэж байна. Энэ хүүхдүүдийн ирээдүг ингээд бүр төсөөлөө бодоход хүртэл би өмнөөс нь бүр баяр хүрж байгаа байхгүй юу? За тэгээд энэ нараа коуч мэн сая айгүй олон зүйлийг ингээ үннийг гэлгээд ингээ бүр хийжтэй. Тэгэхээр одоо хоёулаа одоо бас би бас ингээ цуврал лайв хийн гэж байгаа учраас бас жоохон детальчлаад хоёулаа задлаа. За Эний хамгийн түрүүнд болоод би ингэж байна. Өнгөрсөн 5 өдөр болоод манай Нараа Томсон багш маань юм гişүнчлэлийн буюу жилийн гişүнчлэлийн хөтөлбөр явагддаг. Одоо Нараа коуч маань битээр явдаг. Энэ бол илүү нэлээд гүнзгий явдаг. Тэгээ бид бүхэн 7 хоног болгоны одоо тий 5 өдөр болгон уулздаг байгаа багштайгаа багшаасаа суралцад багш минь болоод ингээд дэлхийн олон экспортууд, коучуудыг одоо дэлхийн одоо мастер коучуудыг урьж бид бүхэндээ ингээд суралцуудаг бид бүхнийгаа хараагийн нүдийн одоо тий тархийн одоо сэтгэн бодох чадварын бүх зүйлийг нь болоод энэ төлөөрөө бид бүхнийгаа тэлж байгаа. За тийм нэг гайхамшигтай хөтөлбөр явагддаг. Тэрний өнгөрсөн 5 өдөр бол бид бүхэнд зочин коуч Fern Wise гэдэг одоо teen parents coach ирсэн байгаа. Тэгээ тэрнтэйгээ тулгуурлаад би бол нараа коучтойгоо энэ лайвыг бас хийхээ хүссэн юм аа. Тэгээ хоёулаа болоод өнөөдрийн ярих одоо сэдв маань бол тэр зочин коучийн маань ярьсан зүйлийг илүү одоо тэгээ хоёулаа энэ хүн ч бод Америк хүн байгаа тийм. Ингээ бас ярьсан зүйлийг Монгол одоо амьдрал руугаа одоо хөгжлөн дээр хоёлаа буулгаж ирээ. За ийм зүйл ярьлаа. Энийг бид бүхэн одоо яг одоо чи teen coach буюу одоо өсвөр насны коучүүд одоо яаж амьдрал дээр хэрэгжүүлж байна. Тэгэхээр нараа коуч маань сая хэллээ те ингээд ярилцах одоо хэрэгцээ айгүй их байна. Тэгээ бид ингээд эцэг эхчүүд ингээд хүүхдтэйгээ ингээд ярилцаж чадахгүйгасаад ер нь бол тэр ангалал үүсэл тэгэлх ингээд хоорондоо бие биенээсээ холдох. За тэгээ цаашлаад асуудлууд үүсэм гарах магадлалыг тэн одоо үүсвэрийг тэн тавьж эхэлж байгаа байхгүй юу. За тэгээ одоо Fern coach мөрөд эхлээд бид бүхэн ингэж танилцуулсан өөрийгөө танилцуулахдаа өөрөө бол багш хүн байсан тий. Тэгээ хоёр хүүхэдтэй тэгээ том хүүхэдтэр нь юм одоо high school буюу одоо ахлах сургуульд орох үед нь тийм одоо зан характерын асуудал гараа бүр тэр асуудал нь дамжирж яваад бүр сургуульдаа сурч чадахгүй бүр боловсрол нь тий юу муудаад тэгээд тэрнээсээ үүдэлтэйгээр энэ одоо тий teen coach болсон. За тэгээд тэр нь бол бүр ингээ бүр детальчилж хэлсэн шүү. Хүүхдээ бүр тэр сургуулаасаа гаргаад тэр бүр тусгай сургуульд явуулаа тэр одоо тий дээрээс нь өөрөө бүр ажилласаа гараад багш хүн байсан өөрөө багш хүн байсан. Яагаад энийг ингээ алдчихваа би өөрөө сургууль хүмүүжүүлэгч хүн мөртлөө хүүхдээ тийм байдалд оруулчихваа гэд. Тэгээд нөгөө нэг тэр тусгай сургууль нь одоо тэр одоо юм сэтгэл санааны харьцдаг тийм айгүй хажуугаар хөтөлбөрүүд явагддаг. Тэр хөтөлбөрөөр сууж явж байгаа бид нар чинь тий одоо бидний ярьдаг штэ. Сэтгэл гэдэг чинь эргэтийн юм байна. Сэтгэлээ ойлгооч. Бид нар чинь бол ил гарсан шарах бүр эрлэг зүрхээ бол мэдээд байгаа штэ. Өвдгөөр мэдээд байгаа. Сэтгэлээ өвдгөөр чинь мэдгүй байгаа. Энийг чинь өвчлүүлдэг юм чинь тэр тусмаа энэ хүүхдийн бага насны дээр байж тийм байна. За тэгээд цаашлаад одоо teen буюу одоо бидний одоо шижигтийн нас энэ айгүй эмзэг үе байгаа үед нь ийм юм руу очиод энийгээ мэдхгүй ингээ build хийгээд гэж байгаа байхгүй ингээ бага байсан тэр чинь ганцхан өдөр бий болсон асуудал биш байхгүй чиний асуудал чинь удаан явж байгаа нэг өдөр гэж бүр эцсийнхэн шатан дээр нь орж тэр асуудлаа шийдсэн юм а гэд энэ Fern coach маань ярьсан. Бид бүхэн бас үннийг хэлгээд одоо нараа коуч мэдэж байгаа. Бид бүхэн ч гэсэн одоо Монгол эмэгтэйчүүд маань ээжүүдийн маань гээ хичээл да. Ер нь асуудал нь тэн дээр байгаа даахгүй. Ингээ асуудлууд угаасаа гараад байгаа шнэ. Мэдхгүй нүдэн балаа чихэн дүлийн юм шиг ингээ яваад байгаа. Тэгээд асуудал нь хүндрээд нэг яагаад ирэхээр одоо би яах вэ? Өвчин дээр ч гэсэн ялгаагүй гэж байгаа байхгүй. Хамгийн эцэг шатнд орж байгаа ч юм уу нэлээ хүндрүүсээ оноо би яах вэ гэд. Тэрний чинь ихэн дээр нь шийдээд баг дээр нь шийдчих юм бол асуудлыг шийдэх бололцоо байна гэд яриад байгаа тий. За тийм би одоо нараа коучгээ би энийг англиар хэлээ тэрэ. Тэгээ нараа коуч энийг бас ингээ сайхан монголоор цааш нь тайлбарлаа. Fern coach болохоор угаасаа яг одоо энэ ярилцаа одоо тийм ингээ ярилцаж чадахгүй байна. Энэ ярилцах одоо боломжийг ийм асуултаас хамгийн наазах нь I notice одоо за тэгээ одоо манай нараа коуч. За би тэгээд I'm here to help you одоо тий одоо ингэж хэлж байгаа. Одоо энэ нараа коуч маань монгол руугаа яг ингэж хүүхдүүдтэйгээ ярилцах одоо тэр үүд хаалгыг ингэж нээгээч. Тэрнээс биш дээр өндөр дуугаар, өндөр өнгөөр загнах биш те. Одоо манайхан жирүү шууд загнал хэлдэг. Би чи яачаад байгаа юм одоо юу гэдгийг те. Одоо мэдхгүй тэгээд ингэдэг те. Тэрнийг нараа коуч маань ингээд сайхан тайлбарлаад өгөөж бүр яг энэ хоёлоо бүр ингээд нэлээд жоохон детальчж явъя яг одоо эцэг эхчүүдтэй. Дээрээс нь нараа коучиг ярихаас өмнө хэрвээ энэ одоо эцэг эхчүүд одоо би ганцхан teen гэдэг маань өсвөр насны хүүхдтэй хүн гэж хэлж байгаа юм шүү. Бага насны ерөнхийдөө эцэг эхчүүд энийг сонсоорой. Болж өгүүлэг цаас харандаа аваад тэмдэглээд аваарай бүр үнэхээр за тэгээ аваад энийг сонсоод амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Хэрвээ хэрэгжүүлэхгүй бол та бүхэн ямар ч сайхан юм сонсоод үнэндээ үр дүн гарахгүй шүү гэж хэлмээр байна. Баярлалаа нараа коуч. Тэгэхээр
би яг энийг ярихаас өмнө өөрийнхөө түүхийг ярмаар санагчлаа. Яг ингүүл арай хүнд манай Монгол сэтгэлгээд айгу буух юмшиг санагдлаа. Тэгэхээр би тэгэхэд 11 настай байсан. Ахтайгаа ингээд хил амаа олцохгүй байнга зодоо игээл хэрүүл тэмцэл гаргаал ингээл ах ерөөсөө ингээл намайг дүүгөө гэж бодохгүй ингээл хаяад гүйцэтгэж гэдэг юм уу ингээл нэг өсөр үеийнгийн нөгөө хоорондоо ойрхон хүүхдүүд энэ л зовлон юм да. Тэгэл ингээл хоорондоо ингээл хэрүүл хийгээл тэгээд би ингээл ээжэд амар ингээл уурлал. Яг тэр үед ээж айгүй тийм завтай байсан баха. Ажилтай байсан. Манай ээж айгүй их тийм юу идэг байхгүй. Ажилдаа завгүй хүн байдаг байхгүй. Тэгээд гэртээ бараг байдгүй. Тэгээд байнга тайлан тооцоогоо явчихдаг. Гэтэл яг тэр өдөр амралтын өдөр байсан юм болов уу? Ээж маань ямарсан цаг завтай байсан. Тэнгүүт би ингээл уйлж орж ирээл хашгирж орж ирээл нөгөө ахын тухайл баахан ховлоод та тэгсэн ингээл тэгэхэд манай ээж ямар ч өөр ажил хийхгүйгээр ширээний ард сууж аваад намаас сосч исэн байхгүй юу. Тэгэхээр би өстө баахан уйлаа тэгдэг ингэдэг гэл нөгөө ахыгаа баахан ховлоол те. Тэгэл ээж тэр үед надад юу ч хэлдэг штэ. Яг ингээл агүй тийм төвчээртэй сонссон байхгүй юу. Миний яриаг таслахгүйгээр тэгэл тэр чин тэгтээ нэг тэгж удаагүй бас яг үний хэлэхэд хүүхдүүдээ ингэж сонсоход нэг олон минут ордгүй л юм бэл яг үний хэлэхэд нэг хүүхэд амар хурдан тайвширдаг те. Тэгэл нэг уйлаад хашгираад сэтгэл хөдлөлтөө бүгдийг нь гаргаад явахад нэг 10-15 минут хангалттай явдаг. Тэгэл энэ үед нь л та юм хийхгүйгээр одоо тэгээ сатаахгүйгээр яг сонсчих юм бол хүүхчин агүй хурдан тайвширчдаг. Тэгээ би тайвширсан бохгүй юу. Тэгэл би тайвширч мавшираад нөгөө уйлж мүйлжсэн маань бүр байхгүй болоод тэгсэн чил гаднаас ах орж ирээд би тийшээ явлаа гэдээ бас л ороод ирчихэ. Тэгсэн чи би цогийн уйл да гэсэн нөгөө урд нь яг нэг хэдхэн минутын өмнө ахыгаа муулаад тий ховлоод яжсэн өөх чинь нөгөө мартцсан ахтайгаа цог явах га дахиад үгүй явж байгаа байхгүй. Тэгэхээр би энийг ерөөсөө мартдаг байхгүй юм. Ээж маань яг тэр үед надад ингээд цаг гаргаад надтай ярилцсан. Тэгээ ярилцсан гэхээсээ илүү зүгээр намайг сонссон байхгүй. Сонссонд нь би бүр талархаад ингээд тэгээ би энийг ингээд хүүхдэд чинь нэг заримдаа ингээд ярих хэрэгцээ аягүй хэрэгтэй. Энэ нөгөө мэдрэмжээ аягүй гарах хэрэгцээ аягүй байд юм байна гэдгийг би мэдчихэж байгаа байхгүй. Тэгжээж бас би чинь нэг хүүхд тахтай нэг галзуу нараа мараа гээл дуудуулаа явж идэг. Тийм л хүүхэд байсан байгаа байхгүй. Тэгэхээр ямар хүүхэд аягүй тийм юу байгаад байгаа юм те галзуу байгаад байгаа хүүхдүүдтэй чөлөөтэй харилцаад байгаа. Энд чинь зүгээр нөгөө өөрийнхөө мэдрэмжүүдийг чөлөөтэй гаргаж чаддаг тийм одоо юу гэдэг нэг тийм ээж аваасаа нэг айхгүй эмээхгүйгээр нэг харилцаж чаддаг энэ орчинд л яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр эцэг эхчүүдээ таны хүүхэд эхнээс нь худлаа яриад байгаа бол тэгэл дахин ингээл оройтол байгаа бол ингээл тантай ярихгүй уурлаад байгаа бол уцаа ухаад байгаа бол танаа гэр бүл яг нэг юм дутагдаад байна. Нөгөө халуун дулаан уур амьсгал бидээ цаг гарах юм чинь дутагдаад байна л гэдгийг хэлмээр байгаа. Тэгээ Fern Wise coach болохоор коучи ингээд сургалтанд ингээд сууж байхдаа би дэлхийн хүүхдүүд Монголч ялгаагүй яг нэг зураас дээр очсон байгаа юм байна гэдгийг харсан. Бүх ингээд эцэг эхчүүдийн одоо дэлхийн эцэг эхчүүдийн одоо юу гэдэг нөгөө номер 1 асуудал нь бол нөгөө өсвөр насны хүүхдтэйгээ харилцаа. Энэ тэгээд донтолт одоо нөгөө утасны хэрэглээ, видео, тоглоом энэ бүгд яг нэг зураас дээр байгаа юм билээ. Зөвхөн манай Монголд хүүхдүүд нь уцаа үзэл, видео тоглоом тоглоол зөвхөн манай Монголд нөгөө ууртай хүүхэд байгаа л ингээд байгаад байгаа юм биш юм байна. Дэлхийд дээр бүх хүүхдүүд ийм мэдрэмж сэрэлтээ суугаад байна. Тэгээд яг энэ таарсан аргыг олчих юм бол би саятан болно гэдэг жисэн. Тэгэхээр одоохондоо байхгүй гэж хэлсэн. Гэхдээ юу гэжсэн бэ гэхээр орлуулнаа энэ цагийг орлуулах хэрэгтэй. Энэ утсыг одоо юу гэдэг юм утсыг ашиглаж байгаа энэ цагийг хүүхдтэйгээ хамт өнгөрөх цагаар орлуулнаа гэж хэлсэн. За тэгвэл хүүхэд ийм одоо утасны донтой байгаа энэ хүүхдүүдийг яаж өөртөө татаж ярилцуулах вэ гэхээр үгийг бас заагаад өгсөн байхгүй юу? Fern Wise. За миний ажиглаж байгаагаар миний охин, миний хүүхдээ миний ажиглаж байгаагаар чи хэтэрхий их утсан донтчих шиг байна. Миний ингээ харж байгаагаар анзаарч байгаагаар чи илүү ийм нөгөө одоо юу гэх хөдөлмөр хийхгүйгээр ингээд суул чөлөөтэй яваад байна. Сурж боловсрох цаг чинь ингээд зүгээр видео тоглоом те утасны донтолт болоод байна
гэж хэлсэн. Тэгээд ингэж хэлээд ярилцахдаа танд заавал 2-3 цаг хэрэгтэй шүү гэдгийг яг чухалчилж хэлсэн. Тийм тэгэхээр хэрвээ та ингэж хэлээд их хүүхдтэйгээ ярилцж байгаа бол таны утастай ухрахгүй байх ёстой. Таны орчны хинт садаа болохгүй байх ёстой. Тэгэхээр хүүхдтэйгээ ярилцахыг хүсэж байгаа бол та орчноо заавал бүрдүүлээрэй гэдгийг яг хэлж байгаа. Тэгэхээр хүүхдтэйгээ анх ярьж эхлэхдээ хүртэл миний анзаарснаар гэж эхлэхээс биш чи нэг л болохгүй байна да гэж юусоо эхэлж болохгүй. Тэгэхээр хүүхд чинь нөгөө би нэг ээжийнхээ анхаарлын төвд байна да. Би нэг намайг ямаас ч анзаараад байгаа юм байна да гэсэн нэг тийм сэтгэл ороод ирэхээр нэг нээгдэх одоо ингээ өөрийгөө нээх нэг шат олж эхэлдэг гэж хэлсэн. Тэгэхээр энэ бол одоо ерөнхийдөө одоо үйлчилж байгаа одоо ер нь ажиллаж байгаа энэ арга шүү гэж хэлсэн шүү. Тэгэхээр манай эцэгчүүд бас туршаад үзээрэй те. Охинтойгоо хүүхдтэйгээ ярих байгаа бол орчноо бүрдүүлээд уцаа салгаад те. Тэгээд нэг миний анзарж байгаагаар ээж нь чамтай нэг ярилцах хэрэгцээ байна. Миний анзарж байгаа миний охин жоохон ууртай болсон байна. Жоохон ярилцъя. Яг юунд болох байгаа юм бэ? Өдөр тутмын чинь хичээл сургуульд ямар агаад байгаа, найзууд чи ямар байгаа. За тэрнээс гадна чи юу мэдрээд байгаа? Чиний мэдрэмж ямар байна? Сэтгэл санаа чинь ямар байна те? Энэ талаар ингээд ярилцаал эхлэх хэрэгтэй. Тэгэл ямар ч нэг зүгээр шүүмжлэхгүйгээр нэг сонсоод үзээч л гэж хэлмээр байгаа. Хүүхдүүд яг ийм л юм хүсэж байгаа байхгүй. Тэгэл нэг ингээл яг ингээл хүүхдтэйгээ ярих гал ингээд байж ээжтэйгээ аавтайгаа ярих гал ингээд бэжэд утсан дуурдаг. Ажлаас дандаалгаал. Одоо тэгээ яаралтай юм чи авахаас явах те. Тэгэл тасардаг. Нөгөө гоё ярих гад байсан юм шууд таслаачдаг. Тэгэл яг гоё ярих га явж шүүмжлээ дундаг хүүхдүүдээ. Чи чинь тэгж болохгүй байна, ингэж болохгүй байна. Чиний эн чинь муухай байна. Энийгээ хийж чадахгүй байна. Аягаа угааж чадахгүй байна. Хогоо шүрдэж чадахгүй байна, тэ. Ингээл авчдаг. Тэгэл нөгөө ингээл яг гоё ярих гал ингээл итгэхэл ингээ явж исэн чинь амар мангас болол хувирчаад байна гэхэд Fernwise коуч мас хэлжсэн байхгүй. Тэгэд ийм амар мангас хин угаасаа сэтгэлээ нэхэвдэ гэд. Тэгэхээр манай эцэгчүүдээ хүүхдээ сонсгож байгаа шүүмжлэхгүй. Тэр нэг удаа одоо яг таны нөгөө дургу одоо юу гэдгийг сонсхийг хүсэхгүй байгаа зүйлүүд чинь хүүхдүүд чинь ярьж ээж магадгүй. Гэхдээ тэр үед нэг хилээ хазаад тий нэг гараараа нөгөө гараа бариач болтгоо ингээд сонсоод үзчихээ шүүмжлэхгүйгээр. Тэгэл нэг хүүхдээ эхний ээлжинд тайлбарлаад аваад тааж. Хүүхдүүд чинь ингээд амьсгаан дэшээ ингээд огсцсон. Тэгэл бүр амьсгалж чадахгүй явж байгаа шүү дээ. Яг үнэхээр тэр хүүхдүүд та нар нэг хүүхдүүдээ нэг амар инээгээл тэгэл ингээд баярсалтай явж яах гэж бодож байна. Нөгөө штэ нөгөө нэг наснаас нөгөө нас руу шилжих гээд бүр ингээд хамаг гормонууд нь ялгарсан нөгөө тархин хамаг хурдаараа ажилдсан энэ хүүхдүүд чинь амьсгалж чадахгүй явж байгаа байхгүй юу? Тэгээ энэ амьсгалах боломжийг олгоод өгөөч. Зүгээр нэг шүүмжлэхгүйгээр л нэг сонсчил хүүхдүүд чинь ер нь тэгээ цаашаа ярьчандаа. Тийм. Тэгэхээр энийг л айгуу сайн ойлгуулж өгөх юмсан гэж бодсон. Тэгээ энэ Fernwise коучинг хичээлээс сургалтаас бол би нэг за ямар ч дэлгэцийн доонтой бол энэ бүгд бол зүгээр дэлхийн нийтэд яг ижилхэн байгаа маань. Гэхдээ энийг орлуулах юм нь бол зүгээр хайр те цагаа өгөх орлуулах зүйл нэг аахгүй. Тэгэхээр хайраа л өгчөө. Хүүхдүүдэд хайраа өгөхдөө шүүмжлэхгүй сонсцгоё л гэж хэлмээр байгаа. Баярлалаа нараг хөвчөө. Үнэхээр тийм байгаамаа. Тэгээ би өөрөө тэгээ хүүтэй ээж хүний хувьд бол ерөөсөө энэ бүхэн зүйл маань өдөр тутамд нь одоо тулгарч яадаг одоо би асуудал гэлжээ л да. Тэгээ асуудлууд байгаамаа. Тэгээд би одоо багштайгаа суралцаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Тэгээ би багшийнхаа одоо сургалтанд орохын тулд би өөрийнхөө төлөө ороогүй юм байхгүй юу. Би өөр хүүхдийнхээ төлөө орсон байхгүй юу. Бас нэг тийм өөр хүүхдийнхээ төлөө нөгөө манай багш мань хэлдэг байхгүй нөгөө Монгол ээжүүд өөртөө хайргүй. Гэхдээ харин өөр хүүхдийнхээ төлөө чи өөрсдөө чи гэх юм бол нөгөө нэг арслан бас шиг ингээ босоод ирдэг гэхчээр. Тэгээд тэгсэн учраас би одоо ингээ хүүхдүүдтэйгээ өдөр тутамдаа ингээ ажиллаад аминдаа л ингээ чадлынхаа хичээж яваа. Уучлаарай. Би хийсэн гэж хэлээгүй ш. Бид бүхэн хийсэн гэж хэлээгүй. Бид бүхэн хичээж яваа хүмүүс аахгүй юу. Тийм болохоор юуны төрөнд болоод ээжүүдээ аавуудаа тий бид бүхэн чадлынхаа ирээр хичээж байгаа. Хамгийн түрүүнд өөрсөндөө бас тий би бол одоо хичээж байгаа шүү. Бити бас өөрсөндөө бити айгуу тийм хатуу хүнд тий хандаарай. Бас бидний бас нэг нөгөө талаар бас бид нар чадсангүй хүүхдүүдээ ясангүй айгуу тийм нэг guilty буюу тийм нөгөө гимшилтэй
Тийм, гими мэдл аваад яваад байт юм лээ. Тийм учраас та бүхэн чадлынхаараа бас хичээж байгаа шүү. За, энийхээ хажуугаар бид бүхэн бас сая нараа коуч юм хийснээр суралцаж одоо өөрсдийгөө апдейт хийж суралцах хэрэгтэй байна. Энэ хүүхдийн хүмүүжлийн гэдэг талаар. За, нараа коуч маса ярих талаар бүр маш сайхан ингээд тайлбарлаад өглөө. Ингээд хүүхдтэйгээ ярихын тулд та ийм алхам хийгээч. Тэрэндээ цаг гаргаач. Бити бусдын садараач. Ингээд хүүхдээ ингээд ярих гад ингээд хаалгаа нээж штэ. Хаалгаа нэгээд яхад тэрнийг хаалгыг нэгээд өгөх юм бол та ингээд хүүхдийнхээ найз нь болно. Сайн сонсоод өгөх юм бол та ингээд насан туршийнхаа найз нь болох харин тэр хаалгыг хаачих юм бол дахиад хүүхд чинь ингээд тантай буцаж итгэж ингэж ярилцахгүй шүү. Тэгээл ер нь бол ингээд хүн дээр л би болоод явна шүү гэж хэллээ. За би тэгээ энийг би өөрийнхөө амьдрал дээр хэлээд би багштайгаа ажиллаад хоёр хүүхдтэйгээ энийг би урднаас ярьж байсан. Хоёр хүүхдтэйгээ ерөөсөө айгүй энгийн өдөр тутмын нөгөө гэр бүлийн хүмүүжлээс эхэлдэг юм байна. Тэгээ би хоёр хүүхдтэйгээ нөгөө хичээлээс нь ирэхээр ингээд миний хүүхдүүд одоо тий өнөөдрийн чинь сайн зүйл чи юу болсон? Одоо муу зүйл чи юу болсон? Ингээ асуудаг байхгүй. Эхлээд бол нэг тийм ярьдаггүй байсан. Ингээл гэжсэн нөгөө ингээл яриад багаар яриад эн чинь ингээ багаар тавигдаад. Одоо бол тэрнийг ингээ ярьж илэрхийлээд байгаа. Тэрний гол цаад шалтгаан нь болохоор ингээ хүүхэд өөрийгөө илэрхийлж чадах. Тэгээ нараа коуч минь түрүү өөрөө хэллээ шүү дээ. Би ганцхан охин одоо та нараа коуч угаасаа та нар хараараа ингээ айгүй ирч хүч энергитэй тийм бүр юм цоглог бүсгүй байхгүй бүр бахархтай ингээ энерги өндөртэй. Эн чинь яасаа гэр бүлийн хүмүүжлээ тавьж байгаа байхгүй. Охиноос сонсоод өгсөн. Тийм учраас энэ хүүхэд чинь том болоод ингээд амьдрал дээр гарахаараа ингээд биеэ таасан хүнд өөрийгөө илэрхийлэх чадвартай буюу хэлчих дуу хоолойтой болж өсдөг юм байна. Тэрнийг та бүхэн өнөөдөр бид бүхэн гэр бүлийнхаа хүмүүжлэлээр тавьж байгаа шүү. Энийг бүр анхааран үзээрэй. Бидний хүүхдийнхаа өөрсдийнхөө амьдралын чанарыг дээрэс нь өөр хүүхдийнхаа ирээдүйн амьдралын чанарыг бид бүхэн өнөөдөр тарьж яваа шүү. Үрийн суулгаж байгаа шүү гэдгийг ойлгоорой гэж хэлмээр байна. Тэгээд би өнгөрсөн 7 хоногт би нөгөө зуршлын коуч лавгаатайгаа ярилцсан. Тэн дээр би бас нэгэн жишээ авсан. Энэ бол нөгөө эр хүн уйлдаг вэ гэж бид бүхэн хүмүүжүүлдэг штэ. Тэгээ би хоёр хүүтэй хүн би бүр яг тэгэж хүмүүжүүлдэг байсан байхгүй хүүхдээ. Бити don't like cry like a baby. Бити хүүхдлэг үйлээд байгаа чи чинь big boy шүү дээ гэдэг байсан байхгүй юу. Тэгээ би энийхээ ганцхан жоох юмар өөрчилсөн. Би хүүхдээ уйлаад ирэхээр нь урд нь тэгдэг байсан бол би миний хүү яагаад уйлсан бэ гэж асуусан. Ганцхан та нар боддоо. Тэнгүү чин тэр хүүхд чинь яагаад уйлсан гэдгийг хэлж why I'm crying тий одоо тэгээд тайлбарлаж өгж штэ. Тэгэхээр чин тэр нөгөө саяны нараа коуч юм хэлсэн нөгөө ингээд энд нь ингээд хамаг юм нь хуралдаа цуглараад байгаа. Хэдхэн минут шүү эцэг эхчүүд тэр нэг жоохон бүгдэрлийг тэр нэг уур уцаарыг тэр нэг уйлаад байгаа гомдоод байгаа тэр гомдыг гаргачих юм бол тэр хүүхд ингээд тайвшраад тэгээд нөгөө тийм нэг ямар нэгэн тийм сэтгэлийн шарах траума гэдэг юм чинь үүсдэггүй юм байна гэдгийг хэлж байгаамаа. Тэгээд нараа коучтой баярлалаа. Энийг бид бүхэн бүр ингээ байнга ярьж одоо энэ эцэг эхчүүд энэ хүүхдийнхээ хүмүүжлэлийг ойлгооч бид бүхэн тийм хүүхд хүмүүжүүлж явж байгаа. За дээрээс нь сая нараа коуч мөн хэлээ. Өсвөр насны хүүхдүүд маань юм шилжих хөдөлгөөнд орж яваа. Энд чинь бие физиологийнхаа хувьд хүртэл ингээд гормондод дарангуулалд орж байгаа ч юм уу гэдэг. Эдгээр чинь өөрөөс нь биш цаанаас нь бас ингэж хамаарж байгаа. За бүр энэ дэр бүр аягаа жишээ аваад гээ. Нараа коуч. Би ч одоо болохоор midlife empowerment coach штэ. Тэгээ дунд наснд ороод бас ингээ хүмүүс чинь хямраад байгаа штэ. Тэгэхээр та нар энийг ажиглаа. Бид бүхэн чинь 0-аас төрөөд ингээ өөхөх хүртлээ за нэг юм нэг 80-аас 100 наслаа яваад л да сайхан шилжиж. Тэгэхээр чинь тэр хооронд юм айгүй олон тийм ингээ шилжилтийн юм руу орж ивдэг байхаа нэ штэ. Одоо тийнгээ шилжилт одоо өсвөр наснд орж ийн дараа нь дунд нас руу орж бид бүхэн ингээд цаанаасаа бас зүгээр биш ингээ бид нар чинь бас бие физиологи нь ингээд өөрчлөгдөд явж байна. За дараа нь өтөл нас руу ордог байхгүй юу. Би бол хөгшин хүмүүстэй ажиллаж исэн ажил хийдэг хүмүүс. Би тэр өтөл насанд очих чинь баг тэр бас би хаач нь чаддаг юм чадахгүй болоод ирэх хүчин тэр чинь хүртэл хүний нөгөө юу нөлөөлж идэг гэд ийм процессор явагддаг юм аа. Хүний амьдрал чинь процессор явагддаг юм аа. За цаашлбал бүх зүйл маань процессор явагддгийн шүү гэдгийг л бүр хэлмээр байна. За тэгээд нараа коуч дараагийн хоёлоо энэ лайваа тэгээд явж байгаа таслах учраас хоёлоо энэ одоо ингэ явж. За ингээд ярих хэрэгтэй. Дараа нь өөр одоо энэ коуч маань өөр юу хэлсэн бэ? Дахиад нэг хоёлоо нэг зүйл дээр аваад ярилцъя. Тэгээд хоёлоо өнөдөр тэгээд дараагийнх нь бас аягүй тийм сэтгэл хөдлөмөр хэсэг байсан. Юу байсан бэ гэхээр өнөөдөр ингээд нөгөө шилжилтийн насны хүүхдүүдээ ингээд өсвөр насны хүүхдүүд ер нь бол Америкт за яг өөрийнхөө өнцгөөс ярьсан л да тэр хүн. Тэгэхээр Америкт бол өсвөр насны хүүхдүүд бол мөнгөтэй байна. Тэгээд сургуулийн орчноос үеийнгийн хүүхдүүдийн хоорондын одоо юу гэдгийг нөгөө хувцас хонор өмсөж зүүсэн эдэж хэрэгжилж байгаа зүйлийн одоо өрсөлдөө маш их байна. За манай булганд ч бас байгаа. Тэгээд тэнгүүд
За энэ бүх ингээд одоо ингээд ерөнхийдөө маркетинг бол яваад байна гэдэг байна. Тэнгүүд их сургуульд орохын тулд их сургууль маань өөр айгүй өндөр төлбөртэй болж эхэлж байгаа. Тэгэхээр тэрний босоог онооч бас өндөр болж эхэлж байгаа. Тэгэхээр энэ хүүхдүүдийг эцэг эхчүүд юу гэж шаарддаг вэ гэхээр за энэ төлбөр өндөр үнэтэй юм байна шүү. Энэ төлбөрийг чи тэтгэлэгтэйгээр өөрөө олж ав. Чи заавал тэтгэлэг авах ёстой. За ингээд хэрвээ ингээд хүүхдтэй ингээд за ингээд тэтгэлэг авах ёстой гэдэг ингээд хүүхэд мэрээчих юм болохоор мэрээгээд эхлэхээр хүүхдүүд хоорондын энэ өрсөлдөөнүүд айгүй их болоод эхэлж байгаа байхгүй юу? Хоорондоо нөгөө одоо эдэлж хэрэгж байгаа зүйл тэгээд нөгөө сурж байгаа тэр нөгөө сургуулийн орчин их сургууль эсгэж байгаа тэр үеийнх нь өрсөлдөөнүүд нь айгүй их болж ирэнгүүт хүүхдүүд маань сэтгэл мэдрэмжээ сонсдог хүүхэд биш зүгээр өрсөлдөөний машин болж хувирж байна. Тэгвэл бидэгээ өрсөлддөг машинууд болж хувирж байна. Хаана нь энэ нэг хүнийг хүндлэх, хаана нь тэгээд хүнийг хайрлах, хаана нь ингээд ээж аавтайгаа ингэж хүндлэлтэй харьцах, туслах. Тэгээ эн чинь ээж ааваасаа дэмжлэг аваад байгаа мөртлөө яагаад эргүүлж өгөхгүй байгаа? Яагаад тэгвэл ганц ч гэсэн жоохон ч гэсэн тусламж өгөөд ингээ ээж аавдаа туслахгүй байгаа. Зөвхөн би хичээлээ ингээ суугаад байгаа мөртлөө яагаад тэр гэрийнх нь ажил туслахгүй байгаа. Эн чинь өөрөө зүгээр нөгөө машин болж хувираад байгаа байхгүй юу? Өрсөлдөөний бид нар энэ нөгөө гол буруутан чи яг үнэхээр эцэг эхчүүд бид нар өөрсдөө байгаад байгаамаа. Бид нар өөрсдөө л өөрсдийнхөө хийж чадаагүй нөгөө үлдэж чадаагүй зүйлээ хүүхдээрээ хийлгүүлэх гээд ингээ машин болгочиход байна гэдгийг Pernwise coach хэлсэн юм аа. Тэгэхээр энэ манай Монголд хийсэн байгаа яг үнэхээр. Тэгэхээр тэгээд ингээд хүүхдийнхээ өмнөөс зориг тавиад за чи манайх одоо ингээ эмч удамтай учраас чи эмч болох ёстой. Тэгээд чи наад эмчийнхаа мэргэжлийг тэтгэлгээр олж авах ёстой шүү гэд ингээ хэлээд өнгөд хүүхэд бол одоо зүгээр л эмч болох ёстой гэсэн болохоос биш яагаад тэр одоо ингээд гоё би туслах ёстой гэдэг ийм гоё өрнүүн сэтгэлийн яагаад бадрахгүй байгаа. Зүгээр яг энэ зүгээр жишээ шүү. Тэгэхээр тэрнээс яг бодит юм байхгүй тий. Тэгэхээр өрсөлдөөний машин болгохоосаа илүүтэйгээр одоо хүүхдүүдийнхээ зүрх сэтгэлийн боловсрол анхаараач гэдгийг юм агүй хэлж исэн. Тэгэхээр энэ нөгөө Америкт хүртэл ийм асуудал гарч ирж байна гэдэг чинь манай Монгол ерөөсөө л зүгээр л хүн хаана тэнд сэтгэл зэрэг яваад байгаа байхгүй юу? Уул нь бид нар чинь машин биш ахгүй. Бид нар ядардаг, туйлддаг, гомддог, тий баярлдаг, хөөрдөг. Уул нь бид нар маш их сэтгэл мэдрэмжтэй хүмүүс. Гэтэл орчин үеийн хүүхдүүд бол одоо тийм мэдрэмж нь одоо бага болж эхэлж байна л гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр хүүхдүүдээ илүү мэдрэмжтэй, илүү ингээд одоо юу гэдэг одоо хүнлэг одоо байлгахыг хүсэж байгаа бол одоо тийм мэдрэмжээр нь л ажиллахаас өөр арга алгаа манайхаа. Тэгэхээр энийг юуны Америк өнцгөөс ярьсан ер нь бол за Америкт бол нэг иймэрхүү байгаа шүү. Тэгээд ер нь яг хүүхдүүдтэйгээ ингээд агүй тийм дээд өнгөөр ярьж байгаа. Тэгээ Америкт бол ингээд Америкийн яг хууль дүрм чангалтай. Тэгэхээр нөх хүүхдүүдтэй өндөр дуугаар ярих мэрх одоо хүүхдүүдээ ингээд бүр ийм хамаагүй шаардлага тавих ер нь ирэхгүй л болцсон юм байна гэж би ойлгосон. Тэгээ нэг талаараа бид нар агүй эрхчлөөтэй амьдраад байгаа байхгүй юу? Би одоо сая амралтын өдрөөр охинтойгоо жинхэнэ туулж үзлээ. Манай охин чинь өсвөр 10 настай. Анх удаага би охинлуугаа бүр амар чангаар хашгирч үзэл. Тэгсэн чинь толгой молгоо өвдөж хүн уурлан гэдэг чинь ямар аим тий. Ингээ чанга ингэж өндөр дуу гаргаад ингээ уурлан гэдэг бол бас биэнд айгүй хэцүү юм байлээ. Тэгээ дараа нь битэрч уйлаад. Гэхдээ эн чинь нэг өсвөр насны хүүхдүүд угаасаа асуудлууд гарч ирнэ манайхаа зөв угаасаа гарч ирнэ. Гол нь энийгээ зүгээр агүй эвтэйхэн хөөрхнөр ингээд нэг хоорондоо ярилцах тий нэг арга шийдлээ ингээд асуудлаа шийдээд явцдаг тэр нэг техник суралцмаар байгаа маа. Тэгээ угаасаа асуудал юм чинь. Тэгээ тэр хүүгүүд маань ингээд янз бүрийн ааш гаргана. Янз янзын хүүхдүүдтэй ингээд учирсан, харцсан болохоор ингэж болдгийм байна, болдгоо байна гэдгийг мэдэхгүйгээр шууд ингээд харцаад эхэлчихэж байгаа хгүй ээж автагаа. Тэгэхээр эн чинь мэдээж харилцааны зөрчил гарна шүү дээ. Одоо хэрвээ хоёр хүн хоорондоо хоёулах нь амьдрчлаагаа зөрчил гарна шүү дээ. Тэгэхээр зүгээр асуудлаа яаж шийдэх вэ гэдэг дээр л айгүй анхаарах нэг юм бол. Тэгэхээр нөгөө өөрийгөө илэрхийлж чаддаг хүүхэд ярилцаж чаддаг байхгүй юу? Тэгээ ярилцаж сурчих юм бол бид нар асуудлаа шийдэл сурчих шүү дээ.
агуу даваалах гэж шүү дээ. За бид хоёр бол нэг иймэрхүү юм дээр маргалцсан. За бид хоёр бол ингээд за гэр цэвэрлэх мэрлэлтээр одоо ингээ маргалцсан. Тэгээ бид хоёр ярилцаад дүрм зохиочлаа. Ямар ч гэсэн юу гэдэг хоолоо эзэн өөртөө хаягийг угаацгаа гэдэг ч юм уу те. Нэг тийм дүрм зохиоч гэдэг ч юм уу. Ингээд нөгөө ярилцчих юм бол шийдэл нь гараад ирнэ. Тэгэхээр хүүхд өөрийгөө илэрхийлэхийн чадварыг нөгөө багаас нь яг нөгөө Бямба коуч маань хэлсэн шүү дээ. Багаас нь энийг хийх ёстой гэдэг. Нөгөө насанд нь тохирсон ажлыг хийлгүүлээд мэдрэмжүүдийг асуужээ гэд Fern Weiss коуч бас хэлсэн. Тэгэхээр насанд нь тойрсон тэр ажлуудыг бага наснд нь хийлгүүлээд яриулаад байх нэг чухал. Тэгвэл хүүхэд чинь нөгөө өөрийгөө илэрхийлээд байгаа байхгүй юу? Өөрийгөө илэрхийлэлээ тэгэл ярилцаал юм. Тэгэхээр бидэрт ямар ч асуудал гарсан бид нар шийдэл олоод ах юм наа. Тэгээ энийг л айгүй сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бид нар нөгөө ярилцдаг байхгүй дандаа дээд өнгөөс ирчдэг хүүхдүүдтэй. Тэгхгүй яасан ингэхгүй яасан чи тийх ёстой ингэх ёстой ч гэдэм юм. Ингээд дандаа дээд өнгөөс ирчдэг тий. Тэгэхээр энийг л жоохон анзаарчмаар байгаа манай эцэгчүүд. Үнэхээр тийм ээ Нара коуч. Яг л харин бүр ерөөсөө бүр голын олоод нөгөө судсын барьчлаа гэдэг шиг яг тэгээд байгаа байхгүй. Угаасаа амьдралд хүүхдүүдэд маань ч биш ерөөсөө амьдралд асуудал гарнаа. Тэгээ одоо сая Нара коуч тэр ярилцаа сурцсан өөрийгөө илэрхийлээ сурцсан хүүхд чинь тэр асуудал чинь шийдээд бас ярилцаад эн чинь нөгөө нэг бүгдээрээ өвлөө усаар угаад хэрэггүй. Тэр ярилцдаг асуудыг эндээс гаргаад ирж болно шүү дээ. Харин тэгж өөрийгөө ярьж илэрхийлж чадахгүй хүмүүс чинь тэр асуудыг чинь бүр цааш нь хүндрүүлээд бүр жоох юм чинь томруулаад за тэр ферм бөгөөч бүр яг хэлсэн шүү. Энэ асуудлууд чинь ганцхан нэг өдөр ингээ бьют хийчихдэггүй маа гэж хэлээд байгаа шүү. Чи ингээ баг багаар тавигдчихийдэг. Тэгээд тэр чинь том асуудал болдог. За нөгөө эсрэгээр нь бол хүмүүс баг жоох юм хийж байгаа хүн чинь том зүйлийг хийж чаддаг гэдэгтэй яг адилхан байхгүй юу? Ерөөсөө амьдралын бараг худалч нэг нөгөө энгийн философи нь тэр байж штэ. Тэгэхээр хүүхдүүдэд ярилцдаг тэр юу боломжийг олгооч ярилцдаг байгаа чи. Тэгээ энэ ерөөсөө хамгийн чухал юм маань Нара коуч мань дахиад хэллээ. Ерөөсөө үндсэн гол суурь нь бол гэр бүлийн хүмүүжил байдаг юм байна. Тэгээ гэр бүлийн нөгөө гэр бүл болгон гэсэн өөрийн гэсэн үн цэнтэй те тэр үн цэнээ те юу гэж тодорхойлж чинь тэрнийг одоо гэр бүлтэй тэр л нэг одоо нэг гэрийг одоо хэдэн хүүхэдтэй гэр бүлээд тэрнийг нэг хаант улс нэг улс гэж ботчих л доо. Тэгээл тэр чин таны тэр тусмаа энд айгу гол нөлөөтэй хүн бол ээж байна. Үнийг хэлгээд ээжүүд байна. Ээжүүд бол өдөр тутам нөгөө нэг ингэж амьдрал руу оролцож яадаг хүүхдүүдийнхээ хүмүүжилд байнга оролцож явж яадаг учраас энэ бол айгу чухал зүйл байна. Тэгээ одоо би бас энийг өөрийнхөө амьдрал дээр одоо Нара коуч ч гэсэн мэдж байгаа. Өөрийнхөө амьдрал дээр мэдж байгаа. Бид хоёр одоо багштайгаа суралцаад байгаа нэг чинь өөртөө хөрөнгө оруулалт хийгээд байгаа шүү дээ. Өөрийгөө хайр, өөрийгөө ихлэ сонссон. За хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн байхгүй юу? Асуудал байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн байхгүй юу? Хамгийн чухал юм чинь тэр байдаг юм байна. Хүлээн зөвшөөрсөн хүн чинь энэ асуудлаа шийдэх арга барилаа олно, суралцсан тий одоо цаашаа явна. Тэгээ одоо ингээд суралцаа явж байгаа чанаа чинь асуудлууд өдөр тутамд гарч байгаа байхгүй юу? Байн гарч байгаа байхгүй юу тий? Тэгээ энэ нь хариулт маань өөр болсон байна л гэж хэлэх гээд байгаа юм. За би зүгээр энийг хар муугай жишээгээр хэлээд өгье. Хүн нөгөө нэг ингээд тас игээд нөгөө нэг алгадуулах тий одоо юу санамсаргүйгээр цулах хүн нөгөө нам одоо юу гэдэг амар хүчтэй цохиод штэ. Харин одоо цохилт ирнэ гэхэд чинь бас нэг одоо яах юм бол хүч болт нь одоо мэдж байгаа бол тэр цохилт гэдгийг тий одоо жишээ тэгэхэд одоо мэдхгүй одоо тий ядчил унахта доороо ингээ кушин тавиад унаач гэдэг байгаа байхгүй юу. Заавалчгүй тэр шав дээр хатуугаар унах ёстой юу хагатлаа унах ёстой юу тий гэж л ерөөсөө бодоход их юм чинь их уул нь энгийн мөртлөө бас агуу юмнууд их байна энэ дотор чинь агуулгадж байдаг юм байна. Тэгээ Нара коучтой маш их баярлаа. За тэгээ хоёлаа өнөөдрийнхөө лайвыг бол хоёлаа өөр одоо ярих зүйл өнөөгөө би чамд асуултаа үлдээгээд өнөөдрийнхөө лайвыг ингээ өндөрлөе. Тэгээ цаашаа хоёлаа магадгүй нэг юм уу хоёр лайв дахиж удахгүй хийнэ. Энэ сэдвээ үргэлжлүүлээ заа юу. Тэгээд тийм за тэгэхээр юу яаж байгаа алин модноосоо хол ундгүү гэх тэгэл нөгөө манай эцэгчүүд ярьж та энэ хинийгээ дөрөөс ааштай юм бэ хинийгээ дөрөөс юм муухай юм зантай юм бэ гэж чи ээж аавгаал дөрэж байгаа шүү дээ хинтээ ойр өсөж байгаа тэрийгээ л дөрэж байгаа тэгэхээр нөгөө угаасаа нэг хөөх онгой яваад байдаг шүү дээ би ямар амар ааштай байгаа охиноо хараад мэдлээ гэдэг шиг яг үнэ тийм тэгэхээр ерөөсөө л ээжээсээ ингээд ойр дотны хүнээсээ ингээд үлгэрлээд ингээд явчт юм аа хэдий ээж ингээ өөрийнхөө бодол санаанд сайн хүн байх гад хичээгээд үйлдэл нь өөр байх юм бол хүүхэд чинь үйлдэлийн дөрхөөс таны дотор бодож байгаа бодлыг чинь дуурайх ямар ч боломжгүй. Тэгэхээр үйлдэл дуурай. Тэгэхээр ээж та үнэхээр сайн хүүхэдтэй өөрийгөө илэрхийлж чаддаг
хүүхдтэй болох ч байгаа бол өөрөө суралцна. Өөрөө л өөрийгөө илэрхийлж ихнээс нь гаргана шүү дээ. За миний охин ээж нь амьдралдаа одоо анх удаага л ээж байж үзэж байна. Ээж нь өөр одоо ингээд ээж байж үзүүг байхаа мэдэхгүй байна. Чи одоо нэг надад харьцуулах ээж олоод өгчөж. Би тэгвэл чиний орн ингээ өөрчлөгдъя гэх. Чиний төлөө өөрчлөгдъя. Тэгэд хүүхэд ээжээ хин нэгтэй хизээж харьцуулдаггүй шүү дээ. Яг үнэ хэлэхэд ээжээ зүгээр хайрлаа л гэдэг юм. Тэгэхээр ээжигээ зүгээр л байгааг нь хайрладаг байхгүй юу манай хүүхдүүд. Байгаа нь л тэр юм чинь. Тэгэл байгаа тэр ээж нь гоё тийм илч хүчтэй, энергитэй ингээд өөртөө анхаарал хандуулдаг. Ийм одоо юу гэдэг гэлцал одоо ингээд цэвэрч нямбаа ингээд байгаад их юм бол хүсэн үсэг хүүхэд угаасаа л ээжигээ л дуурайна шүү дээ. Тэгээ орчноо л дуурайна. Тэгэхээр ээж та өөрөө л агүй тийм нэг хэн байгаа хүүхдээ хэн байгаалгамаар өөрөө тийм байх хэрэгтэй байна. Үнэхээр суралцаж чаддаг хүүхэдтэй баймаар байгаа бол өөрөө суралц. Хажууд нь одоо суралцахаас өөр арга байхгүй. Орчин үед угаасаа тэхгүй бол хоцорчаад байна. Яа тэгэхээр бидний үеийг суралцаж заадаг сургууль хүмүүжлэх арга ухаан угаасаа хоцорчоод байна. Тэгэхээр ээжүүдээ суралцъя, зөвмөрө хамтдаа суралцъя. Тэгээд би ч гэсэн суралцж байна, Бимба коуч гэсэн суралцж байна. Тэгээд бид хоёр туршлагаа суралцсан туршлагаасаа хуваалцж штэ. Тэгэхээр хамтдаа суралцгаая л гэж хэлье да. Баярлалаа Нара коуч. Үнэхээр хамтдаа суралцгаая. Ингээ өдөр тутамдаа ингээ суралцаад сурсан зүйлээ үйлдэл болгож ингэж хэрэгжүүлж явах айгу чухал байна. За тэгээ би сая түрүүчийн асуултанд Нара коуч хэлсэн юм дээр энэнийг би Америк руу орж ир жишээг би дахиад нэг тавтаа хэлээдгээ. Дахиад биш би хэлээгүй өнгөрсөн байна. Түрүү Нара коуч мөн хэлсэн шүү дээ. Америкт байгаа хүүхдүүд тийм асуудал гараад байна. Тэгээ ерөнхийдөө машин болгоод байна хүүхдүүдийг те. Дээрээс нь одоо нөгөө ингээ сурах ёстой гэд өөрсдийнхөө нөгөө хийж чадаагүй зүйлээ хүүхдүүдээрээ хийх гэж айгу хичээж байна. За би өөрөө одоо Америкт амьдраад одоо 20 гаруй жил болж байгаа үсгүй байгаа. За миний одоо найзууд маань Facebook-ийн найзууд маань нэлээ одоо их хувь нь болоод одоо Америкт амьдарч байгаа, гадны орнд амьдарч байгаа тийм хүмүүс байгаа учраас би энийг бүр яг хэлээдхий. Бид бүхэн одоо иммигрант одоо цагаачууд шүү дээ. Бид нар чинь цагаач. Одоо бидний хүүхдүүд чинь first generation ч юм уу одоо ингэ явж байгаа. Тэгэхээр яг энэ зүйлүүд болоод яг бидний амьдрал дээр бол яг тулгарч байна. Яг өдөр тутамд минь тулгарч байна. Бид бүхэн чинь нөгөө үр хүүхдүүдийнхаа тий нэг гайгүй амьдруулчих гээд өөртөө нөгөө хар бор ажил хийгээд зүтгээ явж байгаа одоо эхний тэр цагаачууд байгаа байхгүй юу. Тэгэхээр яг тэр зүйлийг тавьж байгаа юм. Чи сайн сургуульд орооч, чамайг чиний төлөө зүтгэж гинэ. Тэгээд итгэлэг аваач гэж одоо ерөөс яг тийм үйлдэлүүдийг одоо энд амьдарч байгаа одоо эцэг эхчүүд яг үр хүүхдтэд гаргаж гинэ. За тэгээд тэрнийг Нара коуч мань үнэхээр сайхан тайлбарлаж өглөө. Хүүхдүүдийн сэтгэлтэй ажиллаач. Бити тэгж машин болгооч хүүхдүүдээ. Тийм хүүхдэн хүндий өөрөөсөө бити холдуулаач. Ингийн тулд өөрийгөө ойлгосон сэтгэлээ таньсан өөрийгөө мэдсэн хүүхдүүд бол өөрийнхөө дараагийнхаа амжилтыг гаргаа явдаг байна. Дараагийнхаа хийж бүтээх зүйлийг хийгээ яв чадвартай болдог байна гэж бүр дахин хэлмээр байна. Тэгээ Нара коучтэй маш их баярлалаа. Тэгээ хоёулаа өнөөдрийнхөө дайвыг ингээд өгөр өндөрлөе. Тэгээ удахгүй хоёулаа дараагийнхаа дайваар хоёлаа би одоо чи Монголд яг ийм асуудлууд байгаа дээр би бас өөрийнхөө зүгээс Америкт өөрийнхөө хүүхдүүдээр гарч байгаа зүйлүүдийг бас хоёлаа ингээд харилцан ингээд ярилцаад бас нэг энийг сонсож байгаа энэ лайвыг сонсож байгаа хүн нэг ч гэсэн тэндээс нэг өгөөж аваад нэг ч гэсэн санаа нэг зүйлийг ингээд олоод авчаасай гэж бодоод ийм лайвыг хийж байгаа шүү. За маш их баярлалаа. За баярлалаа. Ямар ч Америк соёлоос суралцмаар байна. Бас Америкт хүүхдүүд ямар байгаа яаж ер нь орчин тэгээ сургуулийн орчин яаж хүүхдүүдийг бэлдэж байна. Тэгээ өсвөр насны хүүхдүүдэд яаж сэтгэл гаргаж байна. Ер нь би тэр Бимба коучинг дээр хүүхдүүд мөнгөтэй харьцаж байгаа энэ сургуулийн орчинд яаж зааж өгж байгааг ингээд лайвын сонсоод вау энэ ягаад Монголд байж болохгүй гэж бодсон шүү дээ. Тэгэхээр одоо тэгэхээр бас гадны соёлоос суралцмаар байна. Дараагийн удаа хоёулаа тэр талаар бас нэг ярилцъя тэхүү. Хийе. Бүр ярмаар зүйл их байгаа шүү харин тийм. Баярлалаа. За баярлалаа. Тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа чамдаа ч гэсэн тэгээ оройг сайхан өнгөрүүлээ, сайхан амраарай. Тэгээ удахгүй уулзъя. Хоёулаа тэгээд зараа гаргаад явчихнаа. За. За баярлалаа.